За сайн байцгаана уу та бүхэнд ингээд том төс төвчнөр үдсэн хүүхдээ за гэрийн асаргаа сувилгааны талаар товчхон танилцуулах гэж байна. За ер нь бол за том төс төвчнөөс урьдчилан сэргийлэх. За ер нь бол эрүүл хүүхдийн асаргаа сувилгаа ямар байдгийг тэр талаар эхлээд товчхон мэдээлэл өгье гэж бодлоо. За 0-5 настай хүүхдийн асаргаа сувилгаа гэхээр ер нь ямар хөө юм байх вэ гэх хамгийн нэгдүгээр хүүхдийг бол одоо хүссэн үед нь өдөр шөнөгүй өдөрт одоо аль болох олон удаа буюу 8-аас дээш удаа хүүхдийг хүүлж явах хэрэгтэй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт юу байх вэ гэхээр шингэн зүйлийг маш сайн өгж явах хэрэгтэй байх нь. За тэгээд дээрэс нь бол мэдээж хүүхдийг бол дулаан байлгах нь тийм ээ. За тэгээд мөн дулаан алдалтаас сэргийлэх нь. За тэгээд агаарт сайн гаргах нь, агаар солилцуулах нь. За гэрийн нөхцөлд бол. За тэгээд дээрэс нь нэмээд юу байх вэ гэхээр өөрөө цэцлэгааг одоо 2 цаг тутамд агааржуулна. Дээрээс нь сайхан чигтэй цэвэрлэгээ хийх нь. За мөн одоо 0-2 сартай хүүхдэд бол хүүхдээ хөхүүлэхдээ хүүхдэд хүрхийн өмнө болоод дараа нь одоо гар хуруугаа сайн угааж ич хүүхдээ хөхүүлэх нь байна. За тэгээд өвчний үед ерөнхийдөө ямар асаргаа сувилгаа эрэхтэй бэ гэхээр хамгийн нэгдүгээр хүүхдээ одоо өвдсөн цаг тухайн үеэс нь эхлээд хүүхэдтэй одоо анхаарал халамж тавих нь байна. Хүүхэд халуурч гин үү, ханиалгаж гин үү тий. За хэрвээ ханиалгаад ингээ халуурч байгаа бол хүүхдээ одоо 0-5 настай өрх бүр гэртээ одоо халууны шилтэй байх шаардлагатай. За энийг өөрөө яах юм гэхээр хүүхдийг ханиалгаад халуураад жоохон ийм шинж тэмдэг илрээд халуурах шинж тэмдэг илрээд ингэсэн үед нь хүүхдийнхээ халууныг хэмжих нь байна. За тэгээд дараа нь хүүхдийн чээж хонголдож гин үү, амьсгаад байна уу, амьсгал нь олширж гин үү гэдэг асуудлуудыг бас хүүхдэд давхар хянах нь байна шүү дээ. За тэгэхээр яах вэ гэхээр хүүхэд нэгдүгээрт халуурж гин, за амьсгал нь олширж гин. За ингэх юм бол хүн яаралтай эмнэлэг тандах хэрэгтэй байх нь байна. За тэр нь халуун бүлээн нь гайгүй болоод хүүхэд ганц нэг ханиалгаж байвал гэрийн нөхцөлд юу хэрэгтэй байх вэ гэхээр шингэн юм маш сайн уулгах хэрэгтэй. За энэ шингэн юм гэдэгт нь юу арах юм гэхээр за яг гоо буцалсан уус хярам өөхөөс гадна ер нь бол жимсний төрлийн юм. За дээрэс нь арц тийм ээ. Ансны шүүс, нэрсний шүүс, чацрагны шүүс гэх мэт зүйлүүдийг сайн өгөх нь байна. Эдгээр маань өөрсдөө хүүхдийн дархлааг сайжруулж өгнө. Дээрээс нь шингэний хэрэгцээг нь хангаад өгчих нь байна. За ийм юмнуудыг хийх нь байна. Дээрээс нь өрөө тасалгаагаа ер нь бол сайхан чигтэй цэвэрлэгээ хийгээд агаараа солбоод агааржуулалтаа сайхан зохицуулж өгөх нь шүү дээ. За тэгээд түүнийхээ дараагаар одоо гар хуруугаа 2-5 настай хүүхэд бол гар уруугийн сайхан угаалгаад ойрхон угаалгаад гар урууг нь угаахта бактери эсрэг савн ялангуяа нөгөө тамидинтэй савн юм уу, сэвгүрт юм уу, протекс юм уу ийм савнгуудаараа сайхан гар урууг нь угаалгаад. За тэгээд хүүхэд бол одоо мэдээж өвлийн нөхцөлд бол ханиад том энэ их байгаа нөхцөлд хүүхэд гадуур явахдаа дандаа л оролт зүүж явдаг байж таараа тийм ээ. Тэгэхээр тэр оролт руугаа ингээд хүүхэд ханиалгачаар нөгөөтгөнд нь юм бактери нь байж идэг. Тэрийг угааж цэвэрлүүлэхгүйгээр буцаагаад өөртөө зүгээ явуулахаар нөгөөтг маань яг үгээр нөгөөтгнөөсөө халтчихна шүү дээ. Тэгэхээр бол хүүхдийнхээ оролтыг гар урууг нь ойрхон сайхан угаагаад өгчөж явах хэрэгтэй байх нь байна. За тэгээд ерөнхийдөө болол хүүхдтэй сайхан одоо шингэн төрлийн юмыг маш сайн өгөө. Дээрээс нь дулаан байлгаад ялангуяа хөл гарыг нь дулаан байлгаад гадуур авч явахтай юм уу болж игэл олон нийтийн газраар нэг хүүхд авч явах гэсний хэрэг байхгүй тий. Одоо ханиа том их байгаа үед за яг бүр шаардлагатай болоод ингээд олон нийтийн газраар авч явах шаардлагатай байлаа гэж бодоход хүүхдийнхээ ам хамарт нь сайхан випроны маза юм уу, оксилины маза түрхээд сквал маска зүүлгээд за маска бол 2-3 цаг тутамд сайхан солиод за гэр оронд нь ханиадтай хүү ирлээ гэхэд одоо нөгөө хүүхдтэйгээ ханиадыг хөндрүүлчихгүй ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд нөгөө маазуудаа сайхан хам амтанд төрхөөд өгч гэнэ шүү дээ. Дээрээс нь сэнгийн юм сайн өгөөд хүүхдтэйгээ дархлааг дэмжиж өгчвөл хүүхд маань өвчлөх нь бага байж ахна. Ер нь бол за хүүхэд ингээ өвдсөн байлаа гэхэд гэрийн нөхцөлд асаргаа сувилгаагаа маш сайн хийгээд за тэгээ ямар тохиолдолд одоо эмчилгээ ингэж хийж явах явцдаа хүүхдэд буцаад одоо ямар шинж илрүүл эмчид яаралтай үзүүлэх ёстой юм бэ гэхээр за ханиалгаж байгаа хүүхдэд амьсгал нь олшрох тий хүүхэд одоо нөгөө амьсгал гэдэг маань ерөнхийдөө хэвлэж ээжнийхээ хөдөлгөөнийг харах нь шүү дээ. За яг 2 сараас 12 сартай хүүхэд бол нэг 50-аас дээш бол олширсан гэж үзчих юм байна. 12 сараас 5 настай хүүхэд бол 40-с дээш бол олширсан гэж үзчих юм байна. Тэгэхээр хэвлэж ээжнийх нь хөдөлгөөнийг хараад хамгийн гол нь хүүхдэд 50 байлгаж байгаа тоолж үз. За ингэхээр амьсгал нь олширсан хүүхэд бол ер нь бол андаш байхгүй хүүхэд амьсгаадаа уурлал уцаарлал ингэн тий. Тэгэхээр энэ тохиолдол за тэгээ дээрэс нь хүүхэд хатах за эсвэл бүр унтаараад энэ номо байгаад ах
За тэгээд халуун нь өндөр биеийн байдал нь муудаад уухтай болоод хөхөктөө муудах хэм тохиолдол гарах юм бол яаралтай эмчилж үзүүлэх шаардлагатай. За яг уу цуулгаж байгаа тохиолдолд яг уу гэхээр хүүхдийн баасанд нь одоо цус илэрх юм уу ийм шинжүүд гарах юм бол хүүхдээ яаралтай одоо эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн үг. За эдгээрийг бас эцэгчүүд маань мэдж байхад илүүдэхгүй. Ер нь бол хүүхдийн дархлааг дэмжих дархлаа сэргээх цэгүүд гэж бас байна. Энэ цэгүүд дээрээ сайхан илэлэг массаж хийж өгөх юм бол бас илүү үр дүнтэй байна. Энэ маань яах вэ гэхээр хүүхдийн өрсөлийн процессыг эсэргүүцдэг, биеийн дархлааг сайжруулдаг, тэр бодисуудыг бие махбодоос ялгаруулж өгдөг цэгүүд гэсэн үг байхгүй юу? За тэгээд дээрэс нь хүүхдээ ер нь бол хамрыг маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. Хамар битүүрүүлэхгүй. За тэгээд хамар хэрвээ битүүрх юм шинж тэмдэг илэрлээ гэхэд яах вэ гэхээр нэрмэл ус юм уу эсвэл буцалсан ус байж болно гэрийн нөхцөл. За болж өгвөл яг 0.9% натр холоор эдийн физиологийн уусмал гэж байгаа шүү дээ. Энэ уусмалаа сайхан тусааж агаад за тэгээд баруун зүүн талаар нэг харуулж түр хитүүлж агаад ингээл хамрын цэвэрлчих нь байна. За гэрийн нөхцөлд бол за манай эцэгчүүд яадаг вэ гэхээр соруулах аппаратаар ингэж хамар амын соруулаад байдаг. За энэ бол болох боловчиг хамаагүй жоохон хүүхдэд бол хэрэглэж болохгүй шүү дээ хамрын салст гэмтээдэг учраас. За тэгэхээр болж өгвөл тэр буцалсан ус, нэрмэл ус 0.9-оор хамар амын цэвэрлж ивэл зүгээр гэж зөвлөх байна. За дархлаа сэргээх цэгүүдийг за хамгийн нэгдүгээрт бол одоо энэ хөмсгний дотор талын төгсгөл гэдэг байгаа. Энэ дээр 2 цэг байгаа. Энэ дандаа 7 уруугаараа хийж явах нь шүү дээ. Нар зөв 3, нар буруу 3, өдөрт нь 3-аас 5 удаа хийвэл зүгээр энэ цэгүүд дээр байх нь байна. Энэ нэг дахь цэг. За 2 дахь цэг маань энэ оочны хонхор. За 3 дахь цэг маань энэ хамрын угаалцын хажуу талд энэ цэг байж явах нь. Энэ 2 цэг. За 4 дахь цэг энэ төвөнх байна. Төвөнхийн 2 хажуу талд гэсэн үг. Тэгэхээр одоо энэ байх нь шүү дээ. Энэ 2 цэг дээр дандаа 7 уруугаараа хийх. За 5 дахь цэг маань би нийгмийн дээдлээ энэ цэгүүд байх нь байна. За энэ цэгүүд дээр хийх нь байна. За 6 дахь цэг маань ямар цэг байх вэ гэхээр за энэ 2 гарын одоо ингээд гараа ингээд атгахад энэ дээр одоо эрхээ энэ 2 хуруугаа нийлүүлэхэд энэ дээр ингээд төвөөс энэ хэсэг ба штэ. За энэ 2 цэг байх нь байна. 6 дахь цэг нь энэ 2 цэг. За дараа нь болохоор хөхлөг сэртэнгийн 2 цэг. За энэ 2 цэг дээр байх нь. За тэгээд хамгийн сүүлийн цэг маань энэ шилийн үзүүний хонхорт 2 цэг байгаа. Яг шилийн үзүүний хонхортой. За энэ цэгүүд дээр цэгийн илэлэг хийснээр дархлаа сэргэж өгөх нь бодисын солилцоог сайжруулж өгөх